За Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлаар улсын хурлын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж шийдвэр гаргасан. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдорж оролцсон засгийн газрыг огцруулах асуудал шүүмжлэлтэй хандж байгаа ирхэлсэн юм а. За тэрээр хэлэхдээ албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор ерөнхий сайдаас засгийн газраас хариуцлага асуух ёстой. За манаагаар сольдог үе. За ерөнхий сайдыг ерөнхий сайдаар сольдог уулын өмнөх ерөнхий сайдаа унгаачгаа дараагийн ерөнхий сайдаа халдаг явдлаа зогсооё. За энэ ерөнхий сайдын ажил бол Монгол улсын төлөөлдөг ажил. Маш их хариуцлагатай ажил учраас бие бэлдэх ёстой 19 гишүүн огцруулах асуудлыг тавьж болно. Гэхдээ дараагийн ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх ёстой гэдгийг хэлээд засгийн газрыг огцруулах эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм а. Саяын энэ үйл явцаас би харсан. 19 гишүүн болох гэж бас нэлээд удлаа шүү дээ. 3-4 сар болж шүү дээ. Бас манай гишүүд чинь ойлгоод байгаа байхгүй. Ер нь засгийн газартаа ерөнхий сайдтай ийм байдлаар хариуцлага тооцоод нэг сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ гэдгийг ойлгоод байгаа. Тэгээд дотроо хэнийгээ сонгуул дэвшүүлэх үү, хэнийгээ намынхаа жагсаал таан бичих үү. Бараг л одоо нөгөө шодох барихтаа хурж ижил одоо гарын өсгөө гүйцээсэн тухайл яриа мэдээлэл байдаг шүү дээ. Нөгөө талдаа ярьж байгаа улсууд нь юу гэж ярьж байгаа нөхөр бид нар ингээл асуудал тавьбал энэ ардчилсан намын нөхдүүд хаг усрна, эвсэл нь хаг усрна. Тэгээд ерөнхий сайдаа өөрсдөө огцруулна. Гэтэл энэ нэг хэсэг хугацааг бид нар харлаа, сая завсарлага аваад харлаа 7 хоног. Тэгэхэд ийм үйл явц болохгүй л байна. Энэ бол бид нар үнэхээр улс төрийн энэ талбар дээр монголчууд, Монголын ард түмнийг төлөөлсөн улсууд сургамж авсныг харуулж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгдорж засгийн газрыг огцруулах асуудлаар тэр бүр чуулганы хуралдаанд оролцож байр суурь илэрхийлээд байдаггүйч за энэ удаагийн чуулганд сууж үхэлсэн олонний анхаарлыг ихээр татсан гэхэд болно. За тэрээр ерөнхий сайд түүний толгойж байгаа засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг ярьж болно. За гэхдээ засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй тогтвортой явах ёстойг ч мөн хэлж байсан юм а.